Сайн байна. За ингээд та бүхэндээ уулзалгүй утсан байна. Ингээд миний би сая хэд хоног хөдөө явчаад ирлээ. За ингээд та бүхэнтэйгээ үргэлжлүүлээд видеогоор уулзах гэсэндээ том баяртай. Ингээд өнөөдөр бүгдээрээ лемон жимсний ач холбогдлын тухай ярих болно. Тэгэхээр та миний яг ууж байгаа энэ бол лемоны хамгийн дуртай лемонтой ус байна. Өглөө болгон миний уудаг. Тэгэхээр лемон уухын ач тус гэх юм бол лемоныг өдөр бүр ууснараа гиз дотрыг маш сайн цэвэрлж өгдөг лемонтой усыг за мөн арсны хүчлэг шүлтлэг байдлыг тэнцвэржүүлдэг. За арсыг цайвар байлгадаг гол хүчин зүйл нь бол лемон байт юм аа. За мөн та бүхэн мэднэ витамин С бол хүний тураах үйлчлэгээтэй за мөн арсыг цайруулдаг, арсан дээрх бор нөсөд холбоодог бас арилгадаг маш сайн үйлчлэгээтэй байгаа. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бас та бүхэндээ витамин С-тэй одоо өмнө ярьж ирсэн амьд усыг хэрхэн хийх вэ гэдэг энэ талаар би тайлбарлахаар бэлтлээ. За тэгэхээр та бүхэнд за энэ шүршигч цэвэр ус за мөн шингэн витамин С авах болно. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. За үүнийг эхлэхээс өмнө та бүхэндээ бас нэг зааж өгье. Энэ болохоор маш хэлбэр байгаа. За тэгэхээр хэрцсэн сайн боловсрсан лемон жимсийг за ер нь тохоо хэсэг өвдөг хэсгийн арьс бол илүү хар болсон байдаг. Яагаад тэгэхээр бид бүхэн багтаа мөглөхөд янз янзын тоглоом тогсноос болж болдог баха. За тэгэхээр үүнийг арилгахын тулд маш хэлбэр байгаа. Гэрийн нөхцөлд бол лемоныг хэрчээд за энэ хүү харалсан хэсэг арьсандаа түрхэж өгөх байгаа. Ингээд шүүсийн түрхээд ингээд нэг 10 минут орчим байлгаад угааснаар бол тэрхүү харалсан арьс маань маш сайн царж өгдөг байгаа. За мөн өвдөг байж болно. За сугандаа өстэй эмэгтэйчүүд бол ихэвчлэн суганыхаа үсийг хусдаг шүү дээ. Тэгэхээр суганыхаа үсийг хуснаар бас суганы маань арьс харлаад эргээд эмзэг муухай болдог байгаа. Тэгэхээр энэхүү лемоны шүүсээрээ сугаа арчаад нэг 10 минут болгосны дараа угаагаад хахад энэхүү аргыг нэг 7 хоногт 2 удаагийн давталттай цайртал нэгээд авахад бол та бүхэн бас хүссэн үр дүндээ хүрч болно. За тэгэхээр одоо бүгдээрээ та бүхэндээ дараагийн нэг амьд ус гэдгээ зааж өгье. Тэгэхээр миний хувьд бол өвлийн турш бол би энэ хүү усыг хэрэглэсэн байгаа. Тэгэхээр санаандгүй эмээсээ орж явж байгаад энэ хүү иймэрхүү усыг хийж болох юм байна гэж миний санаанд ороод хийж үтсэн. Тэгээ өөрөө 2-3 сарын туршиж үтсэн маш амжилттай байсан. Тэгээд арьсыг маш цагаан байлгад юм хэлээ. За гарсан жижиг батхыг бас хатааж өгдөг юм лээ. Тэгэхээр энэхүү шүршигч савн дотроо 50-50 харьцаатайгаар ус нь 50% устай 50% витамин С-тэй ингээ холж өгнө. Тэгэхээр би эндээ аль хэзээний шүүс ус хийсэн байгаа. За тэгэхээр дээрэс нь нэмээд баг зэргийн витамин С-гээ хийж өгье. За одоо ингээ ялангуяа зуны өдрөл болж байгаа болохоор ер нь зөвхөн нүүр гэлтгүй бас арьс маань ч гэсэн маш их хууршдаг байгаа. Тэгэхээр энэ хүн бэлтгэлээ бас бүгдээр ирлээд ажиллана. За ингээд нийлээд холимог маш сайн сэгсэрч өгье. За ингээд болцсон байна. За тэгэхээр одоо ингээд гарандаа төрхөж болно. Нүүрэндээ бас ингээд төрхөд өгчөж болно. Нүрэ будсан ч гэсэн бас заавал ер нь чийшүүлж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ гар болон биендээ за мөн хүзүүгээ мартаж болохгүй. За ингээд өнөөдрийн лемоны тухай бяцхан зөвлөгөө маань нэмгээр өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаар хүртлээ тэр баяртай багтаа.